Тэгэхээр Кыргызстан 2021 онд улсын төсөв болон орон нутгийн зөвлөлт ямар ажлуудыг бас хийж хэрэгжүүлсэн бэ? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Кыргызстанд бол улсын төсвөр 3 ажил хийгдэхээр 21 онд бол төлөвлөгдсөн байсан. За үүнээс нэг ажил нь бол 100% гүйцэтгэлтэй аймгийн комисс очиж хүлээж авсан. Энэ бол Кыргыз нуурын хувьд аялал жуулчлалын нутаг одоо барих ийм ажил байсан. За улсын төсвөр 2 хийгдэх ажил нь бол он дамжсан байгаа. Энэ ажлууд бол нэг нь Кыргыз сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны засварын ажил. За он дамжсан. За мөн спорт заалны барилгын ажил бол он дамжсан байгаа. 21 онд. Ер нь улсын болон сум орон нутгийн хөрөнгө оруулалт гэхээс илүү өнгөрсөн жил бол ер нь иргэдийг энэ ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх, за мөн вакцинжуулалтанд хамруулах тал дээр бол нэлээд их цаг хугацааг зарцуулсан ийм он болж өнгөрсөн. За сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8 ажил хийгдсэн. За энэ ажлуудаас бол сум орон нутгийн тулгымдсан нэлээдгүй ажлууд бол хийгдсэн. За үүнээс бол нэг ажил нь он дамжсан байгаа. Багуудын хүндэтгэлийн өргө гэсэн ажил бол он дамжсан. Энэ жилдээ нь бол одоо гүйцэтгэл нь 22 ондоо бол хийж дуусгаар ийм төлөвлөгөөтэй 21 оног бол өнгөрүүлсэн. Тэр 8 ажил сэрн онцлог одоо хийгээд 100 гүйцэтгэл хийс ажил нь онцлог ажлуудад дурдвал 8 ажлаас. 8 ажлуудаас бид нэр сумын төвийн гэрэл төлгийн засварын ажлыг хийсэн. За энэ бол одоо мэдээж сумын өнгө эзэмжийг сайжруулах, ослог эмтэлээс урьдчилан сэргийлэх ийм ажил болсон. Нийтдээ бид нар энэ ажил нэлээд одоо сайн гүйцэтгэлтэй хийгдсэн байгаа. Дээр нь одоо сумын засаг даргын хариуцдаг одоо хамгийн гол ажил бол иргэдийг ундны цэвэр усаар хангах ийм ажил байдаг. За энэ дээр бол манай сумын төвийн 2 худагны одоо гадна засварыг хийж, за дут нь одоо тэр ус хадгалах савных нь одоо чанарыг сайжруулж бид нар зэвэрдэггүй одоо сүүлийн үеийн доног тохиромжгүй ийм савтаа болгож иргэдэг бол ундны цэвэр усаар хангах ийм ажлыг бол эхний шатанд бол хэрэгжүүлсэн. За мөн тэгээд сум орон нутгийн тулгымцсан асуудал болсон хуучин соёлын төвийн дээвэр засварлах, за мөн музей үзмрийг баяжуулах, өвсний нөөц бүрдүүлэх гэх мэт ийм тулгымцсан асуудлуудаа бол ондоо багтааж шийдвэрлсэн. Нэг онцлог нь бол бид нэр аймгийн болон одоо сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлуудыг бол 21 оны 7 сарын 1-ний өмнө бүх худалдан авах ажиллагаагаа бол хийж энэ орон нутгийн хөгжлийн сангаасаа бол ямар нэгэн одоо төсвийг дээшээ одоо татуулсан юм зүйл байхгүй зохион байгуулсан. Ер нь 22 онд одоо Кыргыз суманд одоо 100 жилийн түүхэн ажил хөтөлж байгаа. Тэгэхээр 22 онд одоо ямар зүйлүүдийг, ямар ажлыг бас улсын төсөв болон орон нутгийн төсвөр хийхээр төлөвлөж байна. 22 бол манай кыргызчуудын хувьд бол маш онцлог юм жил болж байгаа. Яагаад гэвэл манай Кыргыз сум үүсч байгуулагдсны түүхт 100 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд бид нэр одоо 22 он бол биднэрт маш их цаг хугацааг одоо үр дүнтэй өнгөрүүлэх, хариуцлагатай байх ийм одоо жил ирж байна. Энэ жил бол манай Кыргыз сумын хувьд бол бас урд урдны жилүүдэд хийгч байгаагүй ийм бүтээн байгуулалтын жил болж байгаа. Нийтдээ бол зөвхөн 2022 оны хувьд бол манай Кыргыз сум 6.3 тэрбум орчим одоо төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Урд нь одоо баригдаад одоо гүйцэтгэл дутуу байгаа спорт заал ашиглалтанд орно. За мөн сумын төвийн одоо бетон зам, сумын төв доторх одоо хорооллын бетон замын ажил хийгдэнэ. За энэ бол хажуудаа гэрэл төлөг явган хүний замын хамт явагдана. Дээр нь манай сумд 320 хүүхдийн хичээлийн байр 7 тэрбум ийм төсөвтэй. Энээс одоо энэ жил бол манай 1.5 тэрбумаар бөмбөгийн ажил бол хийгдэж эхэлнэ. За мөн нодон жил одоо баригдаж эхэлсэн эрэгтэй дотор байрны засвар 350 сая төгрөгийн ажил одоо энэ жил хүлээж авна. Мөн үргэлжлээд эмэгтэй дотор байрны засварын ажил 350 сая төгрөгөөр хийгдэнэ. За дээр нь бид нэр энэ ойтой холбоотой улсын төсөв дээр наадмын талбай засвар шинжилгээний ажлаа бол хийн. Энэ 150 сая төгрөг улсын төсөвт тусгацсан. За дээр нь одоо көв цөөрмөөс одоо сумын төвийг усаар хангах, за мөн багийн одоо малчин иргэдийг
одоо шууд холбоогоор хангах, уурын телефоны дахин дамжуулах, станц баригдах гэх мэт. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар бид нэр сум орон нутгийнхаа онцлогтой холбоотой одоо тухайлбал жишг багийн төвүүдийг одоо эхлүүлэх ийм зорилт тавьж байгаа. Тухайлбал хангаа багийн төв тогт холбогдсон ийм багийн төв байдаг. Энэ багийн төвийг бид нар бол орон нутгийн хөгжлийн сангаараа 30 сая төгрөг төсөвлөж энэ багийн төвийг одоо жишг багийн төв болгохоор зорж байна. Энүүгээ дагаад одоо багийн эмчийн үйлчилгээ, багийн даргын үйлчилгээг одоо багт нь хүргэхээр ийм зорилт тавиад ажиллаж байна. Ер нь төрийн үйлчилгээг иргэд рүү нэлээд ойртуулах, за мөн сумынхаа өнгө үзмжийг сайжруулах, за мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сум доторх одоо замуудыг тэмдэглэгээ хийх ийм ажлууд энэ жил бол манай бол бүтээн байгуулалтын одоо ийм онцлогтой жил болж байгаа. Дээр нь урлагийн бүтээн байгуулалттай холбоотой бид нэр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бид нар ахуй үйлчилгээний төвтэй болно. Тэгээ сая одоо энэ семинар дээр бас хэлж байна. Энэ шинэ хөдөө төслийн дагуу ахуй үйлчилгээтэй сумын ахуй үйлчилгээний доторх тоног тохиромжид бас дэмжлэг үзүүлэх талаар энэ сая бас яригдж байна. Тэгэхээр одоо аймаг улсын хэмжээнд энэ төлөвлөгдөж байгаа бодлогын дагуу манай Киргиз сумын хувьд бол энэ 22 он бол нэг талаар одоо он жил, нөгөө талаар бол их бүтээн байгуулалтын жил болж өрнөж байна. За яг одоогийн байдлаар малын шүлгийн өвчин бас нэг баг дээр гарцсан. За энийг бол одоо бид нар бас хумих талаар он гараад энэ дээр бас нэлээдгүй хөрөнгө оруулалт одоо хүн хүчийг дайшлаад одоо ажиллаж байна. Одоогийн байдлаар бол хайрхан баг дээр энэ өвчлөл бүртгэгдсэн нэг 30 гаруй өрхийн одоо 1000 за нэг 900 2000 орчим мал өвчлсөн юм байдалтай ийм одоо байна. Бид нар энүүгээ ямар ч ус хумайд энэ их бүтээн байгуулалтын ажил руугаа орно. Дээр нь одоо 100 жилийнхаа бас тэмдэглэх ажил руугаа одоо ханцуу самлал нь орж байна. За баярлалаа. За баярлалаа.